За сайн байцгаана уу. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн харьяа би оныхын сургуулийн оюутны зөвлөлөөс бэлтгэх хүрээдэг Medify podcast нээлтт нэгэн дугаараараа ирсэн байна. За тэгээ өнөөдрийн дугаарын хувьд болохоор биднээс ийм ялгаатай өмнөх дугаарыг бодвол ялгаатай зүйл нь юу вэ гэхээр өрсөн зочдын хувьд болохоор хамаагүй олон. За тэгээд хамаагүй чөлөөтэй ярилцлага хийх болно. Тэгээ өнөөдрийн сэдв маань юу вэ гэхээр оюутны зөвлөл гэж юу байдаг вэ? Оюутны зөвлөлийн дэд бүтцүүд юу байдаг вэ? Яг ямар хүмүүс байдаг вэ гэдгийг танилцуулах тийм дугаар болсон байна. Болж байгаа. Өнөөдрийн манай дугаарын зочдоор Бионгаахын сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүн Ялгуун, сайн байна уу? Эрдэм шинжилгээ сургалт судалгааны албаны дарга Намун Зул, сайн байна уу? гадаад харилцаа олон нийтэд харилцах албаны дарга Асан Эрхэм Бэлгүүн, сайн байна уу? Мөн урлаг спорт дотоод үйл ажиллагааны албаны дарга Гиманар хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? За ингээд өнөөдөр ер нь бол боонд ингээд чөлөөтэй явчих гэж бодож байна. За ингээд манайх ер нь оюутны зөвлөл хэлсэх болсон шалтгаан гэх юм уу? Тийм юм уу вэ? Хүчин зүйл чинь. Нэгдүгээр курс таахаа ороод заяа. Манайч наваг ингээд ийм янз бүрийн клуб мэдэрт оруул амар зүгээр гэж заяа. Тэгээ намайг хамгийн амар нь ийм эрдэм шинжилгээний клуб билүүд ор гэж заяа. Ирээдүйд чамд хэрэгтэй гэдэг хэлжсэн байхгүй юу? Тэгээд тухайд байсан одоо ч гэсэн байдаг клуб гэлтэй нөө эрдэм шинжилгээний клуб юм яана урт. Хоош. Тийм. Оюутны эрдэм шинжилгээ. Тэрний би бүр ингээд нэгдүгээр шатнд нөгөө тэг хоёрдугаар шатнд бүр ялсан дарсах ууланд хийцэн. Тэгээд тэгсэн чинь би өөрөө яагаад гэдэг мэдэхгүй зү ингээд гарцсан зав. Тэгэнгүүтээ тухайн үед дахиад би бас ингээд зөвлөлт яагаад гэдгийг мэдэхгүй бас ингээд өгсөн байсан оюутны зөвлөлт. Тэгээд ингээд уул нь бол ингээд хэлснээс нь ялгаатай зүйл хийгээд байгаа шүү дээ. Гэхдээ би яагаад гэдгийг мэдэхгүйсэн юм оюутны зөвлөлт гэдэг хүмүүс амар гоё юмсан гэсэн. Тэгээд тухайд нөгөө хай юм нэмс зохион байгуулж исэн. Би тэд нөгөө жил алга уламжлал зохион байгуулдаг. Тэгээ тэрэнд ингээд яг явчаад ирсэн байсан. Тэгээ ингээд амар гой санагдал ийм гоё хамт олон юм шиг санагдаад тэгээд ерөнхийдөө бол ингээд за өгөөд үзье гэсэн чинь тэгээд ирсэн одоо энд ингээд сууж байна. Тийм ялцчгүй нөгөө нэг нэгдүгээр курс хаям намс гэж танилцах зугаалгаар одоо ингээд бид гурав хамт явцсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс ямар ч гэсэн амар их орох хүсэл тэмүүлэл авсан. Нөгөө хийж байгаа үйл ажиллагаанууд нь амар оюутнуудтай хүртээлтэй байдаг учраас яг тэрнийгээ дагаад зөвлөлд орж ирэх хүмүүсийн тоо аягүй их байт юм шиг санагдсан. Тэгээ бид нар ч гэсэн ер нь л яг тэр одоо нэг зарчмаараа ч юм уу тэрнгөөрөө ингээд орж ирсэн баа. Тийм ер нь орж ирсэн хүмүүс нь дандаа бид тийм нөгөө үйл ажиллагаанаас болоод ингээд өрхтөл орж ирсэн шалтгаантай байдаг ш. Ер нь хэл нөгөө хай юмнаас байдаг. Тийм. Тэгвэл энэ бидний яриад байгаа энэ оюутны зөвлөл гэж байгууллага. Оюутны зөвлөл гэж юу юм бэ? Оюутны зөвлөл гэж яадаг ямар байгууллага юм бэ гэдгийг ялгуунаа тайлбарлаад өгөөч. За оюутны зөвлөл гэдэг маань болонгууд анагаахт ингээд сурж байгаа бүх оюутнуудыг сургуультайгаа холбож өгөх үүрэгтэй. Ялангуяа бионо сургаал гэж байгаа учраас бионох сургуульд харьяалагдж байгаа оюутнууд та ингээд зориулаад үйл ажиллагаагаа явуулаад мэдээллийг бүгдийг хүргэх тийм үүрэгтэй байгууллага байгаа. Оюутны зөвлөлийн гишүүн байхыг ер нь ямар ач холбогдолтой гэж боддог вэ та? Би тийм өгш. Ерөнхийдөө тэгээ оюутны зөвлөлийн гишүүн гэдэг нь ерөнхий бусад бионохын сургуулийн нийт оюутнууд дундаас төлөөлж болоод сонгогдсон гэсэн үг. За тэгэхээр яг ямар үүрэгтэй вэ гэхээр бусдын өмнө бас би оюутны зөвлөгээд PD-гээд яваад ирэх боломжгүй. Одоо энэ оюутны зөвлөл гэж байгууллага ер нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? За оюутны зөвлөл маань болонгоо дотроо дид алба гэж байдаг. Тэгээд алба болон маань тусдаа өөр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Гадаад дотоод руугаа чиглэсэн. Тэгээд эрдэм шинжилгээ За яг манай эрдэм шинжилгээ сургалт судалгааны алба болохоор яг ямар үйл ажиллагаанууд хийдэг вэ гэхээр одоо хамгийн түрүүнд та нарын яг одоо сонсож байгаа энэ подкаст байгаа шүү дээ. Энэ үйл ажиллагааг одоо хийдэг байгаа. Тэгээ ингээд дунд нь нэлээд завсарцсан ч гэсэн одоо ингээд нэлээд сайн хийх гэж хичээж юм. Ингээд дараагийнх нь болохоор би тэгээд сургуулиудынхаа одоо бионохын сургуулийнхаа эрдэм шинжилгээний хуралд нь ингээд би тэгээд ерөөхдөө арын албанд нь зохион байгуулалт нь ингээд оролцож өгч тусалдаг. Тэгээд заавал одоо бионох сургууль гэхгүйгээр бас анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль буюу ашуусынхаа бас одоо эрдэм шинжилгээний хурлууд дээр бас арын ажилтнаас бас туслах гэх зэргийн зүйлүүд одоо ингээд байдаг.
бас хийдэг. За дараагийнх нь болохоор бид жил болгон Imnums Tour буюу одоо ингээд 10 жилийн хүүхдүүдэд анагаахын сургууль гэж ямар сургууль байдаг вэ гэдэг талаас нь одоо ингээд сургуулаа танилцуулах нэг тийм өдөрлөг хийдэг байгаа. Тэгээд цаашдаас бидний хийдэг зүйл маань бол бас ингээд хязгаарлагдахгүй ерөнхийдөө бол тогтмол хийдэг зүйлүүд маань бол ийм байгаа. Тэгээд ер нь цаашдаас зөндөө үйл ажиллагаанууд хийх гэдэг бас төлөвлөжсөн байгаа шүү. За манай гадаад харилцаа олон нийтэд харилцах албаны хувьд болохоор ерөнхий нийт оюутнуудаа чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг. За тэгээд жил болгон хай минус буюу анагаах чинээр эсэж орсон оюутнуудад зориулсан тийм танилцах өдөрлөг хийдэг байгаа. За тэгээд олон улсын эмч нарын өдөр гэж болдог. Тэнд зориулаад бид нэр сургуультайгаа ойрхон сонгодоо нэгдүгээр эмнэлэг гэх мэт эмнэлгүүдийн эмч нарт болохоор баяр хүрдэг байгаа. За тэгээд бид нар болохоор яг нийт оюутнуудынхаа зөвхөн хичээл талаас нь биш босод тийм цагаар зугаатай байх бие биентэйгээ ямар нэгэн коллектив байдлыг сайжруулахын үндсэн дээрээс ямар нэгэн тэмцээн урлан бас хаяа зохиодог. За тэр тэмцээн болохоор EMNS Championship Series гэж нэртэй байгаа. Энэ болохоор өмнө жилээс эхлээд утасны тоглоом болох Mobile Legends болон PUBG Mobile-аар болохоор зохиогдсон байгаа. За тэгээ бид нар болохоор 2 жилдээ нэг UB Camp-ыг сургууль дээр авчирдаг. За тэгээд энэ жилээс авчрах энэ жилдээ болохоор UB Camp-ийн төр завсарсан байгаа. За тэгээд манай үйл ажиллагаа ерөнхийдөө ингээд зөв болсон дөө. За манай урлаг спорт дотоод үйл ажиллагааны алба маань ямар үйл ажиллагаа хийдэг вэ гэнгүүт мэдээж зөвлөлт байгаа хүүхдүүдийнхээ уур амьсгалыг одоо гой байлгахын тулд үйл ажиллагаанууд хийдэг. За мөн оюутнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаануудыг хийдэг байгаа. За оюутнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа гэнгүүт одоо бие даахын сургуулийн багнаадмыг зохион байгуулдаг. За энэ долонгууд одоо бие даах сургуульд харьяалагддаг хүүхдүүд ерөнхийдөө хүүхдүүдийн дунд спортын тэмцээн зохион байгуулдаг байгаа. За дотооддоо бид бүхэн мэдээж бие даахын сургуулийн оюутны зөвлөлт байгаа гишүүдтэй одоо тэмдэглэлт баяруудаар жишээлх юм бол одоо Halloween-аар дотроо юм зөвлөлүүдийн хавуур амьсгал одоо зөвлөлт байгаа гишүүдийн хавуур амьсгалыг дэмжихийн тулд хийдэг. За тэгээд мөн шинэ жил болон step up буюу одоо гадаад одоо оюутнууд руугаа чиглэсэн нэг үйл ажиллагааны step up байгаа. За энэ болгоод бүжгийн тэмцээн байгаа. Анагаах суралцж байгаа оюутнууд дундаа одоо аяасыг нь уралтуулсан юм тэмцээн ирэхэд зохион байгуулдаг. За мөн манайх дотроо медиа дид алба гэж нэг дид албатай. Медиа дид алба юу гэдэг вэ гэхлээр одоо энэ тэмцээн уралдаануудын бүх постор, эдит, бичлэг эдитийг хариуцаж мөн пэйж болон Instagram хуудсуудыг ажиллаулдаг байгаа. Мөн сошиал маркетингийг хариуцж явдаг байгаа. За одоо ингээд та бүхэн маань ингээд энэхүү үүрэгт ажлуудаа хийж явах явцдаа одоо яг юугаараа хамгийн их бахархаж ирсэн? За бахархал төрсөн гэх юм бол үйл ажиллагаагаа зохиогоод дуусны дараа ингээд хүүхдүүдийн сэтгэл ямар байгааг мэдсэхэд хамгийн их бахархах сэтгэл төрдөг. Одоо жишээлх юм бол Imnums зохиогоод тэгээд дараа нь бид нэг санал асуулгын пол явуулдаг. Тэгээд тэрэн дээр болонгод танилцахад маань явсан хүүхдүүд ингээд сэтгэлдээ бичээд үлдээдэг. Тэрийг уншаад ингээд үнээр гоё болсон гэд хэлсэн үгийг сонсохоор ингээд хамгийн их бахархах сэтгэл төрдөг. Тэгээ ерөнхийдөө бол одоо ингээд бид нар үйл ажиллагаа зохиохтой толгой дотор нэг иймэрхүү байх гэсэн төсөөлттэй та. Яг тэр үйл ажиллагааныхаа дараа яг сайн хэлсэнчлэн оролцсон хүүхдүүдийн маань сэтгэл нэг тийм сэтгэлээ нээж чана тэр бидний толгой зур төсөөснөөс тэрхий тийм гоё байгаад хаар амар гоё бахархал төрдөг юм шиг надад миний санагдав. Тийм. Одоо ингээл бид ямар нэгэн тийм үйл ажиллагаа хийнгүүт бид бүгдээрээ ингээл за энэ үйл ажиллагаач фейлдчлээ дээ гэж тэгдэг штэ. Тэгээ энэ жоохон ингээд ингэчлээ. Тэгэхээр өөртөө хийж байгаа болохоор нөгөө төсөөснөөс нь өөр одоо жижиг сажиг мэдээж асуудлууд алдаанууд ингээд гарч ирнэ. Тэгээ тэр болгоныгаа ингээд өөртөө нэр тусгай тавтан за бид нар ингэчлээ гэд байжангууд дараа нь ингээд хүүхдүүдээ сэтгэлдээ сонсонгууд хамаагүй энэ гоё те бидний бодсоос илүү гоё те ингээд биднэрт амар урам өгсөн сэтгэлдлүүд ингээд тиймэрхүү юмуд аягүй ирдэг. Тэр нь хамаагүй илүү гоё байдаг гэх юм уу. Яг ингээд энд одоо нэг юм тэр хүн албаны дарга нар хийгээд тэгээ ингээд ямар нэг үйл ажиллагааны
гарсны дараах сэтгэл гэвэл ер нь тиймэрхүү л байдаг даа. Тэгээд манайд ингээд чинээр элсэж орж ирж байгаа хүмүүс ч гэсэн одоо элсэж орж ирэх болсон шалтгаан гэхээр тэр үйл ажиллагаа хамгийн их таалагдсан. Тэр үйл ажиллагаа үнэхээр гоё байсан гэж хэлж бүрээ. Тэгээ бас нэг үйл ажиллагаа зохион байгуулсныхаа дараа яг ингээд зөвлөлт дундаа авах тэр мэдрэмж яг нэг ингээд дуусчлаа да. Яа, ашгүй нэг юм энэ том ажлын арга гарлаа гэсэн нэг шалгалтад авсан. Яг нэг хамгийн том шалгалтад авсан юм шиг яг. Саяхан бас үйл ажиллагаа гэх юм бол нөгөө нэг юу байгаа шүү дээ. Их наадан байна. Одоо манай гадаад харилцааны алба. Урлаг спорт. За урлаг спортын албанаас маань ингээд их наадмын зохион байгуулсан. Тэр үеэр бол ингээд амар харагдчихсэн гэх юм уу. Бүгд амар ийм манай гишүүд маань ингээд амар хичээлийнхаа хажуугаар айгүй их олон юмд ингээд гүгээл тэгээ пианоны сургууль гэдэг юм төлөвлөлийг авцсан ингээд явж байгаа болохоор тэгэл тэрний араас одоо манай албанаас болохоор Inno's Tour гэдэг үйл ажиллагаа маань явсан. За тэгэл энэний араас болохоор Championship Inno's Pool Naspol явсан. Ерөөхдөө бол ингээд үйл ажиллагаанууд маань ингээд явсан. Тэгээд энэ болгоны араас ингээд том үйл ажиллагаануудын араас ингээд хараад бүгд хичнээн ингээд ядарсан, зүдэрсэн байгаа ч гэсэн айгуу гой сэтгэл хангалуун инээлтэд байж идэх нь амар гоё мэдрэмж бас. Амар ядарсан ч тэр нь амар гоё идэв шүү дээ. Бүгд хайртай ядар. Бүгд ядарч байгаа ч гэсэн ингээд амар сэтгэлээр ингээд хоёргүй сэтгэлээр махран зүтгэж байгаа. Тэгээд нөгөө нэг яг үнийг хэлээд бид нар дээр бол угаасаа юу ч ирдэггүй штэ ингээд бид тэр үйл ажиллагааг зохион байгуулдаг тэгээд дуусдаг. Ирдэг зүйл нь юу вэ гэхээр оюутнуудын сэтгэгдэл тэр гоё урмын тийм ингээд хоорондоо ярьж байгаа яриан зөвлөл сонсогддог байхгүй ингээд тэр үйл ажиллагаанд дээр очсон гэсэн тийм байсан энэ гоё байсан энэ юм байсан ингээд тэр чинь ингээд ягаад ч юм амар олон сонсчдаг ингээд чихээр нийлгээл нэг мэдсэн чинь ингээд экомеко сууж байхдаа хичээл хийж байхдаа гид тэгээд яриад л сонсдог. Яг тиймэрхүү л одоо гоё өгнүүдээр тийжэгдэж үйл ажиллагаануудаа цааш тааж ч гэсэн хийдэг дээ. За ингээд сая ингээд бүгдээ оюутны зөвлөлийн үйл ажиллагаанаас ингээд бахархсан тийм сэтгэл ханамж авсан мэдрэмжүүд ирсэн бол одоо бүгд ингээд нэг хэцүү нэг тийм бүр нэг яайтай гэсэн үе гарч ирж байсан уу бүр амар тийм бэрхшээлтэй тулгардаг ч юм уу. Гэхдээ яг том үйл ажиллагаа зохиохоор үнэхээр бэрхшээлтэй үе бол гарч ирдэг. Бид хэд чинь ашигын бус байгууллага, өөрөө өдөрдох байгууллага. Тийм учраас ингээд хөрөнгө мөнгөний асуудал дээр бас аягүй их бэрхшээл гарч ирдэг. Сургуулаас төсөв авна. Тэгээд хүүхдүүдээсээ бас ингээд төсөв бүрдүүлнэ гэдэг бас аягүй бэрхшээлтэй байдаг. Одоо жишээ нь сургуулаас ингээд төсөлж байгаа төсөв байгаа шүү дээ. Тэр төсвийг яг ингээд бид тэгэхдээ өөртөө яг тийм юм тэгэж ингээд явна гэд ингээд өөртөө төсөв бариад ороод тэгээд батлуулдаг. Зарим нөхцөлд бүр одоо эрхмээгийн туршлага шүү дээ. Амар таньж хийдэг те ингээд ороод ийм төсөвтэй байна гэж захирал руу оронгууд ингээл танаалцдаг те ингээд тиймэрхүү асуудлууд аягүй гарч ирдэг. Гэхдээ ингээд тэр болгоныгаа ингээд тогтцуулаад явдгнаас амар бас гоё л дээ тийм амар юм том хүн болчих шиг санагддаг. Амар юм бие даацсан шиг санагдаж манайдаа тиймэрхүү юмнууд ингээд хийгээд явахаар. Тийм санагдаад. Тэгээд дээрэс нь одоо ингээд гадааддаа үйл ажиллагаа зохион байгуулалтууд оролцох хүний тоог бид хэд барагцаалж чадахгүй. Тэгээд хэр их хүн ирэх бол хэр их одоо хүмүүс оролцох бол хэр их хүмүүс сонирхох бол гээл тэр тооцоол байна. Тэгэл ингээд ерөнхийдөө л нэг юм ванга шиг таагаал хийдэг дээ. Зөгнөөл за нэг тэр хайрцаа ахаа гэл. Тэгэл тэр хаяада тэрийг маань ингээд авсан олон хүн ирэх бол амар гоё мэдрэмж. Хаяада мэдээж фейлдэхгүй байна ингээд тэр юунд нэгөөсө хүрэхгүй төөхөн хүн ирэх гэсэн юм тий. Тиймэрхүү юмуд бас зөндөө байна. Гэтэ тэгээд цөөхөн хүн ирсэн ч гэсэн тэд нартай зориулаад бас арга хэмжээгээ тултчихна л. Нөгөө нэг show must go on гэдэг шүү дээ. Заавал болох хэвээр бид нар болно гэсэн юм чинь цуцлан гэсэн юм байхгүй болгоно ингээл үздэг дээ. Тэгээ бас нөгөө үйл ажиллагаа зохион байгуулж ах одоо хугацаа маань өөр байдаг шүү дээ. Ингээд одоо төлөвлөх хугацаа маань өөр байдаг. За тэгээ тэрийгээ бас хичээл одоо тэгээ гэр орон тэднээсээ бас ялгаж салгаж тусад нь авч явах бас
жоохон бэрхшээлтэй байдаг ч гэсэн одоо бол ер нь бол сурч ин дөө. Одоо ер нь нэлээд суралцаад бас жах шиг байна дөө. Зарим үед ингээд үйл ажиллагаантай бэлдээд орой 11 12 хүртэл байж суудаг байж бас байдаг шүү тийм. Тэгээд тэр үед бас одоо хоол гэртэй хүмүүс манаас гэрээ ер нь хоол гэж бодлого л ер нь бид нартай хамт орой арга хэмжээгээ одоо бэлэн болгохтол нь хамт хүлээгээл хамт хийлцээл мэдэх бас аюу их баярлдаг. Тэгээд тэр болгоныг хамгийн гол нь ингээд хамтдаа давн тулдаг болохоор гэсэн юм байна. Ганцаараа биш ингээм амар олон хүн зэрэг хажууд байлдаг болохоор тэгэл мэдээж тэр үед чи стресстэй юм зөндөл байгаа штэ тэгээд ингээл стресстэй байж жангууд нэг талаас нэг ингээл жоохон мэдээж нэг юм хэрүүлийн алим шидэгдэн нэг талаас ингээл бойлгээл ингээл орж ирнэ тэгэл ингээл тэрнийх нь явц дунд нь амар дараа нь бодохоор амар хөвгөлтэй санагддаг юм уу. Яг ингээд яг юу наач стресстэй гэж дараа нь амар боддог. Яах вэ гэд явж идэг үе зөндөө байдаг шүү. Тийм бүр амар ингээл ёо яана. Харин өөр яг юугаа ингээд алхаа байцсан технисээ конфьюз донго бонго. Яа тэгэл тэрийг яг маргааш нь мартаал за болгоно гэж хичээдэг нь айгүй хөөрхөн байдаг. Сараа мартал явдаг шүү дээ. Нэг мэдсэн чинь нөө зохион байгуулах гэж үйл ажиллагаа 7 хоногийн дараа болсон. Юу 7 хоногийн дараа гэсэн. Юу ийм арих юм уу гэж. Тиймэрхүү үед бас байна. Бодож явсаар байтал тэгэл цаг нь болчихдаг юм. Ер нь тэгэл нөө сайн асуусан шүү дээ. Бэрхшээлийг яаж даван туулдаг вэ гэвэл даван туулдаг гэж зүгээр тэрийг бэрхшээл гэж угаасаа анхнаас нь хардгүй юм гэдэг. Эвлэрдэг. Зүгээр эвлэрдэг гэж. Зүгээр л хүлээн зөвшөөрдөг. За. Ер нь нэг юм стресс рискээ тооцоолсон дээ. За нэг юм хэрэг болж магадгүй дээ гэж бодоод нэг юм сэтгэлийн бэлтгэлтэй байгаад идэв шиг санагдав. Тэгэл бэрхшээлээ зорилтуулаад явна шүү дээ. Харин тэгэл дараагийнхаа юун дээр ингэж алдаж болохгүй энэ дээр ингэж юм байх тийм байх гэл ингээл багаар суралцаал. Ер нь бол алдаг болгондоо тэгээд дараа жил мэдээж эднэрсэн зарим үйл ажиллагаанууд нь уламжлалт тасан үйл ажиллагаанууд байгаа. Тэгэл нэг жил дээр маллаа гэж бодоход дараа жил зохион байгуулалтаа илүү сайжруулад санаа оноо нэмээд ер нь л явдаг. Тийм болохоор алдсан ч бид хэдэд ер нь бол ашигтай байдаг. За дараа жил яг энэ дээр алдахгүй шүү. Яг тиймэрхүү л бодол суудаг юм байлээ дээ. Тэгээ бид угаасаа жил өснө, курс ахин бид төгсөө явна, дахиад шинэ хүмүүс гарч ирнэ, дахиад шинээр суралцсан. Энэ нь бол алдчих жоох юм айгүй их байдаг. Нэг оргилын хэлсэн үг шүү дээ. Алт гэж амьдрал заяасан юм. Хож гэж хувь заяасан юм. Тэр юм шиг. Тэгэл алдаж ороод явж итэл тэгэл нэг үйл ажиллагааны арга гарсан байх мэдрэмж бол нэр гоё амар сэтгэл санаа амраал тайвшраал тэнгууд нөгөө араас нь хичээл гараад ирдэг шүү дээ. Үйл ажиллагаа зохион байгуулах гэж чад хичээл марцсан дундаар нь тэгэл гэлэлдэж байгаа юм чи. Тэгэл ялч уу тэгэл оюутны амьдрал юм да гэл. Би намар нэг хэсгийг нэг хүүхдэд нэг амар цагсан шүү дээ. Нөгөө нэг чи их наадмын бэлтгэл яг их наадмар шүү дээ. Нэг хичээл дээр хамт PPT хийх гэж байгаа нөгөөхөө мартцсан. Тэгээд нөгөө оройн их наадам дуустдаг оройн нөгөөхөө санаж байгаа байхгүй. Тэгэл ингээл ороод чатаар харсан. Өдөөс бүр амар чааж ичсэн. Тэр үеийн стресс ч айгүй хэцүү шүү. Ажлын давхцсан, хичээлийн давхцсан бүх юм яг ингээд тэгээд даваад гардаг юм дөө. Давж гараад ингээд сууж л байна. Тэгэл тэр бүрээсээ туршлага хөрвүүлээд ч юм уу тэгээ явахлаар дараагийн үйл ажиллагаанд ямар ч юм байсан ингээл үнэхээр ямархан санагдаад маш амархан санагдаад болдго юм да. Энэ манай дараах асанд хэлэх үг байхгүй юу? Чимээгүй л суугаад бах юм. Манай хүн даргын суудлаас буусан гээд айгүй юм намдлаг болчихлоо. Хаашаа маашаа налааж малаацаа. Хилэлцээ гаргаад ингэж юм. тэгээ ингээд түрүүний хэлсэнчлэн хүмүүс ингээд тэтгэртэй гарна дараагийн өмнө нь орж ирнэ. Дараагийн өмнө бас тэгээд өмнө нь яг юм хийж үзег болохоор бас алдаж байгаа юм их би. Яг л нэг иймэрхүү дараалалаар явдаг да. Одоо ингээд манай албаны дарга нар байна. Ингээд албаны дарга гэдэг хүний одоо үндсэн үүрэгч гэх юм уу? Одоо албаны дарга гэдэг хүн ер нь яг юу гэдэг юм бэ? Манай хоёр албаны даргаыг хариулчихгүй дөө. Чи асан штэ чи ч гэсэн дарга штэ. Аснаасаа сонсё л доо энэ хүн нөгөө юу илээ хүндэт гэж шүү дээ. өвдөцээсээ нөгөө нэг сургамжаа айлтаа сургамжаа айлтаж. Яг миний хувьд албаны дарга гэдэг нь бол одоо тухайн үйл ажиллагаа хийдэг. Тэр үйл ажиллагааг удирдах, бусдаагаа чиглүүлж явдаг. За тэгээ албаны даргын нуруунд дээр бол уусаа бүх ачаа ирэх нь бол ойлгомжтой. За тэгээ тэр бүх ачааг
даваад тэрний хайж угаад хичээл номоо хийнэ гэдэг бол ерөнхийдөө маш хэцүү зүйл. Тэгээ бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ тэрийг давах сэтгэлийн яттай байх л хамгийн чухал гэж боддог даа миний. Юу үнэн тэр үнэн гэж. Айгу бодвочтой үгүй шүү. Анх удаа ингээд та нар маань ингээд анх албаны дараагаар ингээд сонгогдохдоо анхны мэдрэмж юу байсан бэ? Тэр бас их сонирхолтой. Тэр тохоо сонирн лсэн л да. Би ч нөө албаны дарга болохоос өмнө албаныхаа нарийн бичгэн байсан болохоор тэгээд би ч нэг юм би ч одоо 3 дахь курстэй би ингээд 3 дахь курсын ихэн дээрээ авсан. Уул нь ингээд би ч одоо уул нь би анаахын сургуулийн оюутан биш шүү дээ. Тэгсэр нэ ингээд за одоо ингээд жоохон би өөр салбар сургууль ирсэн болохоор жоохон ингээд байя. Би ингээд жоохон байя гэдгсэн чинь манай одоо тэргүү маань намайг явуулахгүй гэдэг. Чи явуулахгүй чи албаа аваад үлдээ гэд тэгээд хэлчихсэн аахгүй. Тэгэл би жоохон гайхал би чадах юм болоо да. Одоо би юу да гэл яг яагаад би гэж бодогдоод тэгэл за одоо нэгэнт ингэсэн хүмүүсийн хариуцлагыг хүлээн гээд одоо энэ судал дээр одоо судлах юм. За сайн шиг юу гэж хэлэх ёстой вэ бид? Альбан тушаал за одоо юм тэгээ бас нэг хурган альбан тушаал шүү дээ. Тэр үер дээр ирсэн болохоор одоо ингээд хичээгээс өөр сонголт авахгүй. Тэгээ одоо чаас манай альбаных их зовдөг байхаа гэж би боддог. Амар нааг амар муухай штэ гэж боддог байхаа гэж би боддог. Энэ юм уу шүү дээ. Миний дарга шүү дээ юм чи. Яа. Ерөөсөө тийм юм байхгүй. Юу даргагаа мөрнө тиймээ дарга. Читэл айгу хэл. Би ч болохоор албаны даргаыг 1-р курстээ 1-р семестрийнхаа төгсгөлд авч ирсэн. За тэр үед болохоор би ч яг зөвлөлд орж ирчээд 3-4 сар л болсон баг. Дөнгөж зөвлөлийнхаа уур амьсгалаар танилцаад ямар үйл ажиллагаа гэдгийг мэдээд байчаад гинэт манай хуучин албаны дарга амсаар орхуулсан. Тэр үед болохоор албаны даргаагаа судлыг над үлдээн гээд би дээрээ авахгүй гээд бас нэлээд нэг 2-7 хоног манад тэгж урсан баха. Тэгэл угаасаа за би нэг энэ албыг авах юм байна. Энэ албыг цаашаа авч явах юм байна гэсэн бодолтой. Тэгэл 1-р курсын юу ч мэдэхгүй хөхөд тэр чигээр яваад 2-р курс хүртэл алдаал. Тэгэл сурсандаа ч авсан. Нөгөө Uncle Ben-ийн нэг үг гэдэг шүү дээ. Remember, the great power comes with great responsibility. Яа. Нэм сонсогч шүү. За миний хувьд болонгууд бас 3-р курсынхаа эхний семестрээс авсан. Тэгээ бас яг навнаг ярьсан шиг ингээд өөр салбар болохоор за ингээд ер нь жоохон зөвлөлтөө бага хугацаа зарцуулъя да гэж айгүй бодож исэн. Тэгсэн чинь гинт тэгээ зүгээр урлаг одоо спорт дотоод үйл ажиллагааны албанд зүгээр юм гишүүн ерөөхдөө байсан. Ямар ч юм одоо албанд тушаалгүй байжгаад тэгээд гинт ингээд за ингээд чамд ингээд энэ судлыг одоо өгч гэнэ энэ албан тушаалыг өгч гэнэ гэхэд ер нь бол эхлээд амар байдаг. Амар өөрөөр хариуцлага ирдэг Ашиг байна. хариуцлага. Амар ирдэг. Тэгээд одоо албаныхаа хүмүүсийг чиглүүлж авч явна гэдэг бол үнээр ийм том асуудал шиг амар санагддаг байсан. Ер нь бол аны мэдрэмж бол нэлээд айцтай л байдаг. Тэгээд тэр айцынхаа ирээр одоо тэгээд албаныхаа хүмүүсийг одоо авч явна гэдэг ийм хариуцлага орж ирсэн болохоор ер нь бол тэгэл за одоо тэгээд өнгөрсөн. Ер нь одоо ингээд нэгэнт л одоо ер нь бол ингээд зөвлөлийн тэргүүн тэгээ том албан тушаалтай хүмүүс ер нь бол ингээд хийж чадна гэсэн хүмүүсээ ер нь бол сонгодог гэж ойлгож байгаа учраас ер нь бол за ингээд намайг чадна гэж бодоод энэ албан тушаалыг өгсөн юм байна гэж бодоод тэгээ тэр урмыг нь бодоод ер нь бол өөртөө бол нэлээ хитгсэн. Маш их хурам авсан байна. Тий. Тэр нэлээд л ер нь албаны дараа болохоор нэлээд юм бол тийм байлээ шүү. Төсөө батлуулах гэсэн. Яа. Төсөө яаж зарцуулах, тэрийг хатаасаа яаж хийх. Бүгдээрээ л тэгэл толгойн дээр ирэх шүү дээ. Зөвлөлийн гишүүн болон одоо зөвлөлийн албаны дарга юм уу тэргүүн байна гэдэг бол эрсдэс ялгаатай юм шиг ер нь л санагдаж байгаа энэ 3 жилийн хугацаанд нэлээд санагдаж байгаа. Тэгээд гишүүн гэдэг маань ерөөхдөө одоо дээрээс ирж байгаа одоо үүрэг одоо чиг баримжааг ингээд гүйцэлдүүлдэг бол одоо тэр
дарах ч юм уу тий тэргүүнүүд нь бол ерөөхдөө тэр ерөнхий чиглэлийг нь яаж өгөх вэ гэдэг тэр нь бол нэлээд асуудалтай байдаг. Тэгээ дээр сургуулиудын захираануудтай яаж харьцах вэ тий тэд нар дээр ер нь бол нэлээд бодох шаардлагатай юм шиг санагдсан. Гэхдээ нөгөө талаас одоо энэ бүх зүйлүүдийг чинь гişүүдгүйгээр ерөөсөө хийж чадахгүй байхгүй. Одоо ингээл яг хэлсэнчлэн нөгөө салбар сургууль болохоор төв сургууль дээр ирэх боломжойгоо баг. Тэгэл яадаг вэ гэхээр ерөөсөө энэ одоо хамаг ажлыг нугалж өгдөг хүмүүс ч одоо манай гişүүд байна. Одоо манай нарийн бичиг байна. Одоо тиймэрхүү одоо тэгжиж л ерөнхийдөө л ингээд амжуулж явахгүй бол бүх юмыг яг ингээ өөр дээрээ аваад хинж ивэл угаасаа худлаа угаасаа хинж чадахгүй. Тийм болохоор ингээд гişүүд маань байдагт бас амар их баярлдаг. Тэгээд гişүүд маань хамгийн ингээ бас нийтлээс амар баярлдаг бас нэг юм байдаг. Гişүүд маань ингээ надад итгэдэг амар баярлдаг. Яг яаж ингээд яг ямар бодол босон болоод надад итгээд байгаа юм бол гэж би амар боддог гэж. Тийм болохоор бас итгэлийн алдчихгүй шиг аюух яваа хичээдэг дээ. Тэгээд гişүүд маань бас амар сэтгэлээрээ юм дээ. Ханддаг. Мэдээж зүйлд орж ирчээд тодорхой хугацаад бид тэдтэй уусна. Тэгээд хэрвээ ингээд уус чадахгүй ямар нэг юм боллоо гэж бодоход тэр гişүүд маань гарна тий. Тэгээ ингээд үлдсэн гişүүд маань ер нь бол зөвлөлтөө амар сэтгэлтэй хүмүүс л ер нь бол үлддэг. Тэгээ тэр хэмжээгээр үйл ажиллагаануудад маш их сэтгэлээрээ ханддаг. Бусдаа ер нь бол нэлийн одоо энэ чинь янз бүрийн ийм аашаар шинтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй тасан цогцсон гэдэг бол энэ бол амар сэтгэлтэй хүмүүс л хийж чадах юм санагдаж байна. Харин тэгээд ер нь бол тэр хүмүүсгүйгээр тэр гişүүдгүйгээрээ одоо энэ басаад гэдэг тэ зөвлөл гэдэг зүйл бол хийж орсон тогтнохгүй гэдгийг л маш сайн ерөөхдөө бол ойлгосон даа. Тэр хүмүүс тэ тэр гişүүд маань ингээд байхгүй байвал ерөөсөө 1000 бит хэд байлаа гэд ямарч нэмэрхүү. Тийм санагддаг ах ямарч нэмэр байхгүй. Зүгээр л тэ ингээд зарим зүйл дээр бол гişүүдийн юу бол амар чухал юм шиг амар санагддаг. Да. Одоо манай тэргүүн ингээд яг ингээд нөгөө нэг оюутнуудаар ингээд сонгогдоод тэргүүн болж ирсэн шүү дээ. Яг сонгогдож. Тэр үед бас яг ямар мэдрэмж төрж ирсэн бэ? Тэр үед үү? Янгахын сургуулийн оюутны чуулга нар сон. Тийм. Тэргүүнийг бол чуулган хийж одоо сонгуулийн зарчмаар явагдаж сонгодог. За тэгээд яг тэр үед ингээд сонгогдоод за ингээд оюутны зөвлөлийн тэргүүн боллоо гэсэн мэдрэмж нэг бодлын үнээр айсан. Би үнээр яг чадах юм болов уу? Энэ их хүүхдүүдийн ингээд надад өгж байгаа ихтгэлийг нь авч явж чадах болов гэсэн айц бол байсан. Гэхдээ тэрнийгээ даваад би хүүхдүүдийн ихтгэлийг алдаж болохгүй. Би хичээж ажиллах хэрэгтэй байна. Бүүнгээ бүх зүрх сэтгэлээ зориулж чадна гэсэн итгэл төрсөн. Нөлөөс төслөж байгаа харагдсан шүү. Нөлөөс тасалсан. Одоо ч хараа туслах гэдэг нь. Одоо баг үйлдэл байна. Хүчтэй амар мохоо нөлөөс ойрхон гэдэг чинь хэцүү байх шүү дээ. Айгу хэцүү. За ингээд та нарын хувьд ингээд энэ олон үйл ажиллагааг зохион байгуулж байхад хамгийн ингээд мартагдахааргүй хамгийн гой дурсамж үлдээсэн үйл ажиллагаа ямар үйл ажиллагаа байсан бэ? Дуун их дээр хэлнэ сте. Хаянаас тийм. Яг. Тийм тэр чинь одоо бид хэд чинь ер нь бүгдрээ 3 дахь курс юм байна шүү дээ. Бид хэдийн 2 дахь курсд яг хамгийн анхны би дааж зохион байгуулж исэн үйл ажиллагаа. Өөртөө зөвхөсөн юм уу? За бид хэд сүүлд орсон юм аа. Энэ ялч асаа. Хоёр шийсэн л та. За бид хэдийн хувьд шүү дээ. Та ч оролцож исэн хүмүүс. Нэгдүгээр курсын хаяад бол оролцоод Тийм. Багаар ялгч тийм уучсан. оюутан гэдэг үүднээсээ явж исэн бол 2 дахь курст орж ирээд яг зохион байгуулагч гэдэг үүднээсээ ажилласан анхны том үйл ажиллагаа байгаа хгүй юу? Та чинь бид хэдээс илүү эрт орсон юм шүү дээ. Уул нь насаараа л нэг хөвшин биш шүү чаас. Даа өөрийгөө их хөвшин юм шиг л яриад байдгийг гэж үгүй. Даа яг хөвж. Зарыг нь харуулж бас жоохон хөвшинлдэг. За чи тэтгэвч гарцсан л яриад байгаа шүү. Гарсан. Өсөн бараг буурлаж байгаа шүү. Эхнээсээ халдварч болцоод шүү. Цагаараа сахал мах. Цагаараад нүү яа. За асуулт руугаа. Үйл ажиллагаа ингээд
Үйл ажиллагаа ингээд зохион байгуулалтаар л одоо жишээлбэл одоо энэ Хайм намс гэдэг энэ үйл ажиллагааг зохион байгуулах одоо ингээд ийм ингэж тэгжсэн даа гэдэг. Хайм намс хамгийн ихэнд одоо төсвөө гаргаад өдрөө тоглоол. Тэгэл яг нийт хэдэн хүүхэд байна бүх баажтай тооцоолол. Тэгэл хамгийн ихэнд захирал руу төсвөө батлуулахаас эхэлнэ. Харин тийм. Төсөв гаргана гэдэг чинь бас айгүй хэцүү ажиллагаа. Батлуулна гэдэг чинь бас нэг том даваа. За батлуулсны дараа нөгөө нэг таксаа зарж борлуулна гэдэг чинь бас нэг том даваа. Тэгэл газартайгаа холбогдох, артистуудаа холбогдох, тэгэл урьж авчрах. За тэгэнгүүтээ өдрөө тоглох чи аягүй чухал амар тийм байж та цаг агаар харах. Тэ ингээл тэр өдрийн байдал тэгэл хоолундны асуудал гэл амар их зүйлүүд аягүй хот. Бид хэдээс ингээд ийм бид хэдээр зохицуулагдахгүй ийм асуудлууд аягүй их гинт тогтсон байна. Бороо орж мороод. Тэгээ шилтгэн дээр болдог тэр чи бороо ороод. Тийм бороо орсон. Өдөрч болсон шүү дээ. Бүр амар хөөртөн байсан. Үндэ бороо орохгүй гэж сонгосон өдөр нь тэгэл өдөржингөө бороо орсон. Нөгөө хүүхдүүд нь тэгэл даарал. Гэтэ яг хоо тэр хүүхдүүд бол яг цаг агаарыг тооцох юм бол аягүй гоё болсон л гэж. Тэр чилсэн амар гоё байсан. Тийм. Тэр бол үнээр мотивац өгсөн байсан шүү. Цаг агарч одоо бидний нөлөөд шүү. Байгалийн хүчин. Би дээр нь Давагдашгүй хүчин зүйл. Давагдашгүй хүчин зүйл. Яжт л ойрын үед чинь ойрын хэдэн жил үед чинь Монгол яасан ч их бороо орох юм. Юмжирт болоо нөгөө хараад чи нэрээ тэр үлийг зогсоохгүй гэсэн. Тэр аюу амар үйлээсэн. Тэгээд ингээд өдрөө тавсныхаа дараа үйл ажиллагаа дууссныхаа дараа захирал нөгөө нэг батлуулсан төсвөө ингээд яаж зарцуулснаа, яаж зарцуулснаа, тайлан тооцоогоо яаж тайлагнах гэх. Бас тэр чинь үйл ажиллагаа дуусаад бүх юм дуусахгүй. Хамгийн хэцүү нь баг тэр тайлан тооцоолох та. Бидний хувьд ер нь бол тэгээд хамгийн хэцүү асуудал үйл ажиллагаа дуусны дараа болдог. Цаастаас бол. Тийм болохоор бидэнд нарийн бичиг байдаг гэж. Уулын чинтэй ангаах зурж байгаа ш санхүү эдийн засагт биш. Санхүү зуржсэн бас нэг юм санхүү тооцоо ингээ бодоод сууж ивэл бас. Гэтэ ингээд мэдээж үйл ажиллагаа ингээд зохион байгуулахаас өмнө яг ингэн тэгнгээ хүн болгоно нэг юм ролтэй за энэ хүн ингээд тэр өдөр тийм үлийг тийм юмыг хавьцаж ажиллана энэ хүн ингэн тэгнэ гэд уулын ингээд цогтөг заяа ингээд цогтөг ингээд хилээд өгчдөг заяа. А тэгсэн чинь тэр энэ нэг хүн байна энэ дарга хасан гэх. Тэр хаа юмнасаар бит хоёр бол ингээд нэг баг дааж авбаа. Дундаас нь хөөрэ байхгүй болсон за би ганцаараа үлдсэн гэм амар ингээ багийнхан дундаа тэгээ хүүхдүүд дундаа оюутнууд дундаа ганцаараа үлдсэн энэ хүн хаач юу хийж явсан байцаалт явсан. Ингээд байхгүй болсон за ингээ ихнээсээ бэлтэлтэд явахгүй айгүй муухай одоо үнэн өгч эргэн бэлгэн тэр үед хаана юу хийж авсан бэ? Би ч тэр үед угаасаа баг өдөртнө гэсэн бодлого анханаас явж исэн. Тэгээд юу арын албанд байсан бохгүй би юу өдөртөх. Тэгсэн л яг тэр нөө баг хуваалтан дээр болсон. Намаа чи ганцаархнаа зогсоод өөдөөс нь муурынууд гараад ганцаараа өдөрч чадахгүй мадахгүй гээд тэгээ жоохон тусалчий гээл туслахыг сайн санааны ус цацсан гэдэг үү? Бараг тэгээд тэр хаа юмнасаар чинь яла манай баг нэг багтай зүг сүүл рүү н ороод тэгээд хожигдож шийтгэл өгчээсэн юм үзлээ. Одоо нөгөө гурлаар нялуулдаг хоёр сууж байгаа. Миний санаж байгаагаар бол манай охин чинь сүүлээс хоёрт орсон байхгүй юу? Тэгээ сүүлд орсон цагаа хайслууд аваад өглөө хурууд өглөө. Тэгээд манай огийн гишүүн хана өглөө лээ. Хана тийм багтын хана тулг. Хана тулг. Тэр болохоор нөө сүүлд орсон багтай өрсөлдөөд хожигдоод тэг яг хоо тэгээд тэр баг ахалж ирсний болохоор тэгэл шийтгүүлсэн. Нэмэгтэй хүний хүндлээд бас өөрөө шийтгүүлсэн байгаа. Би ч баг ахалсан, миний анхны баг ахалсан хүмүүс байсан, айгүй хүмүүс. Бид идэж амар хичээсэн. Тэгээ нэгдүгээр байранд орсон юм. Оо нэгдүгээр байранд орсон. Хай юм намсаар болонгууд ингээд манай баг төрсэн. Баг ахалж явах хүмүүс за тэгээд арын албанд ажилладаг хүмүүс гэж байдаг. Би бол одоо тэгээд арын албанд ажилласан юм байна. Ер нь бол тэгээд хаана юу болж ийн гэдэг ингээд эргүүлийн хараал тий энэ эргүүлийн цагдаа шиг ингээд энэ тэгээд очиж хараал. Тэгээд баг ахалж явж байгаа хүмүүс маань л мэдээж хүүхдүүдэд хариуцна.
Тэгэл арын албанд ажиллаж байгаа хүмүүс маань тэгэл за бусад тоглоомнууд юу вэ те? Тоглоомнуудаа яаж хэрхэн удирдах явуулах уу гэл тиймэрхүү асуудлууд дээр л санаа зовдөг. Ер нь тоглоомын санааг тэр өдрийн одоо төлөвийг нь Тэр хүүхдүүдийн уур амьсгал тэрийг нь хэр хүлээж авахаар байна. Тэр гэхдээ ингээд гадна талаас харагдтаа айгүй амархан ингээд харагддаг юм шиг санагдсан. Яг тэгвэл ингээд би чаас хай юмс явж исэн. Өөрөө зохион байгуулж үзлээ. Тэрний өнцгөн дээр харахад гадна талаас л амар ингээд баг ахалж байгаа хүмүүс амар амархан харагддаг. Ингээд хайфан байгаад ингээд байд юм шиг хэрнээ яг өдрийн төгсгөлд ирээдээ ингээ хүүхдүүдээ буцаагаад ингээ доц руу наваач зүгөөд тэг ингээ гэр бүлөө ингээ за баяртай гэ ингээ салах мөчийн дараа яг үнэхээр зүгээр өвдөг нуудлараад унд юм байлээ. Зүгээр шууд газар бараг унах гэдэг яхад одоо нөгөө ялгааны бид нэг амар зураг гэдэг чинь бүр ингээ хаа юмнаас энэ дараа заяа ингээ юм идгээд тэгээ ингээ камертай байсан. Тэг камерын дээр бид тэр ингээ хойлоо харцаацсан. Хойлын юмнууд бүр ингээ унтсан заяа бүр ингээ яг ингээ чинь нэг амар сони инээдсэн. Яг тийм зураг байдаг. Би нэрээ зэрэг гаргаж ирсэн нэрээ харуулсан. Яаж байдаг шээ. Би бүр амар сонирхолтой. Амар нэг харагдаа зураг байсан заяа. Тэгэл тиймэрхүү үеуд байна. Тэгэл манай арын албаныхан ч гэсэн одоо бид хэд ч юм бол буюу би одоо нөгөө баг дээр ажиллаж байсан. Тэнгүүд арын албаныхан болохоор юу гэдэг вэ гэхээр баг дээр буюу одоо зөвхөн хүүхдүүдтэйгээ ингээд хайрж ханддаг гэж одоо гимайл байгаа шүү дээ. Тэнгүүд арын албаных нь одоо бусад бүх зүйлийг хийдэг байхгүй юу? Одоо ингээд тэр өдөр одоо тоглоомын хэрэгж чинь гэж юм. За тэгээд одоо явах тэр машин тэг автобус дээр за тэгээд тэр өдрийн хоол ундн дээр хүртэл за ингээд хүүхдүүд яаж ийж хэр идэж гин тэг за ингээд хоолны ам чанар нь ямар байна. За тэгэл снэк ус нь хурж гин үү гээл тэг. Тэгэл одоо артистууд нь тэдэн цагаас ирнэ гэж хэлсэн байгаад артистууд ирж гин үү яаж ингээл тэгэл ер нь тиймэрхүү ер нь хай юмс гэдэг үйл ажиллагаа аюу завгүй гэхдээ аюу дурсамжтай аюу гой өнгөрдөг үйл ажиллагаа санагддаг. Арын албанд бас байх нэг гоё юм артистуудтай шууд харьцдаг. Яг ингээд амар ингээд тэг сонсох дуртай артистаа ер нь л ингээд шууд тэр артистаа бүр холбогдож магадгүй тэг ярьж юм байна. Тэгээ хажууд нь зогсоод ингээд за одоо ингээд тэр хүмүүстэй баг нэг жоохон зааварчл баа. За одоо тийм шүү. Дээрээс ингэж ингээд нэг төрлийн айгүй. Сүүл тэнгид дээр гэж хэлсэн тэр шилхэн дээр. Шилхэн дээр 168 Тришна ирсэн сүүл ирсэн. Галзууч ирсэн. Тэр нь гейм сонгосон юм шиг. Тэр чинь яг ингээд үндсэн 3 артист нар бид хэд өөрсдөө ингээд сонгоод авчирсан. Тэгээд яг нэмэлтээр нэг одоо тий сюрприз маягийн нэг 3 артист өлөө 2 артист нэмж ирсэн. Тэрийг бол бид хэд тооцоолоогүй байсан чинь манай тий ингээд ах эгч нар тий өмнө нь байсан одоо өмнө нь тэргүүлжсэн тийм хүмүүс маань ингээд бидэнд сюрприз болгоод авчирсан амар гоё байсан. Бүр ингээд гайхсан шин амар олон артист гарч ирээд байгаа юм. Юу илээ 3-ыг дуудсан даа гэж бодсон чинь тэгсэн байсан. Тэрний өмнөх тэр нэгдүгээр курс их тэр 200 ирсэн. Тэр бас амар гоё байсан шүү дээ. Гэтэ яг сүүлийн галын тойрогдтой айгуу гоё тий. Яг нэгдүгээр курст явж байхад би уулна Пикатринаг ирнэ гэж бодсон байхгүй. Тэр яасан бэ? За тэр яасан бэ? Нэлээ олон тэр болохоор артист байсан. Пикатринад бид нар мөрөлсөн. Тэгээд ингээд анаал за тэр хүн сонсож байна. Хостроос нь яг 200 Пикатрина хоёрыг ирнэ гэд Пикатринаг харсан байсан болохоор би яг тэнд гол зорилго нь явсан байхгүй. Тэгсэн чинь яг мөрөлсөн байсан байна. 200 мал ирсэн. Гэтэ 200 ирсэн. Одоо Пикатринаг нэг өрвөл бид хийдэг мөрөхгүй үсттэй дээ гэж. Энэ яг хаа сонсгол халтаа гэхдээ хэлчихэ бид хэд намраас өрья гэж үгээ та мөрөхгүй шүү гэж. Тийм таньд мэддэг хүмүүс нь хэлээрээ. Энийг гол нь хүн сонсох юм уу гэж. Өг нь бол энэ намар зохион байгуулсан бол бас гоё явах юм чи тий. Тий яалтчгүй сургуулаас бүр Америкийн том сургуулаас маань одоо ингээд наадам зохион байгуулж хахад бид хэдэн одоо
дайраад явах вэ тийм үстэй. Тэгээ угаасаа их наадам оролцож байгаа хүмүүс маань бас юу одоо хаа юм намд явах сонирхолтой байдаг болохоор давхцуулаад бас Тийм. хаатай. Тэр чинь угаасаа хойшлуулж байгаа бол хүүтэр чинь бол бас Хэцүү шүү дээ. Хэцүү болчих. жоохон тохгүй юу? Тийм. тийм. Хүүтэнд бас даар түрүүд яачих чинь бэлээ хүүхд. Ялч юу энэ жил бол үндэтгэж шалтгаан гэж хэлэх юм зү. Одоо ер нь За өөрчилж болохгүй шалтгааны улмаас хойшлуулсан. Тэгээд тэр бас энэ бол бол амар харамсалтай. амар харамсалтай. Тийм. Гэтэ тэглээгээд хамаагүй одоо 2025 оны хичээлийн жил авч тэгсэн сарын 1 тэр жилдээ тэг манай одоо сая 24 оны эсрэгчд маань тэг нэгдүгээр курсын маань 2 болсон ч хамаагүй явахыг хүсэж ивэл та нар гоо нээлттэй явж болно шүү. Ер нь бол нээлттэй дээд курсынхаа явж болдог шүү. Ингээд дандаа нэгийнхэн дээрээс ингээд жоохон бод ташаа ойлголттой байдаг шиг надад санагддаг. Тэр чинь одоо нөгөө танилцах үзлэг гэж ярьдаг шүү. Дээд курсынхаа танилцах. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийт оюутнуудад хамааралтай юм байна. Ер нь бол Нэгдүгээр курст авахад пианохийн дотор курсыг нэг авах гэсэн шүү. Бидтэй хамтдаа бас нэг 4 мөртөө курсын. тийм 2 дахь курсын авах байсан юм. Яг л ч байсан. Тэгээ хаа юмнасаар яалтчгүй ингээд яг ихэнх нь нэгдүгээр курсынхаа явдаг. Тэгээд эсрэгч маань ер нь бол хоорондоо нэлийн танилцдаг. Бүр амар найзын үрэлэл ер нь бол амар тэлдэг. Айгуу Ганцаараа найзууд болт юм шиг санагдав. ганцаараа явсан ч гэсэн ингээд курсынхнаасаа ингээд танилцсан. Тэгээд дараа нь ингээд сургууль дээр ч гэсэндээ ер нь бол амар татан болсон. Бараг хоснаас түрүү. Нэрээ бараг л хостой болоод Тэгээд гайсан дараа шүү. нь ингээд зөвлөхийнхэнтэй ч гэсэн ер нь бол нэлийн татан болсон. Гэтэ тэр Хайчээ гэл. нөгөө нэг санж нөгөө нэг манай багт нэг хос байсан шүү дээ. Тэгсэн чинь тэр хос маань одоо хүртэл ирж байгаа юм л шүү дээ. Вау. Аймаг хөрхөж би таадаг хараа танд шүү манай багийнхаа гэдэг. Тэгэл таатай хамт явж байгаа тажуугаар зүрхэл оо манай баг ахалсан юм шүү дээ. Нөгөө нэг хаймнаас намс зүрд тэр Тийм нам зүрээс аюу болов. Өөч одоо нөгөө нэг манай бас чиний гişүүдээс хүмүүс байсан шүү дээ. Энэс тугаараас орж ирсэн гээд аймаг хөрхөн тэрийн утгаас аймаг хөрхөн шүү. Халгаангийн хүмүүс хүртэл ингээд анаахт аваад зүйлэлт орондоо гэж бодох бодлын төрүүлж чадж байна гэх бас Бүр зорж орч юм. бас гоё л мэдрэмжлэлтэй. Ийм юмнаас мотивац ордог шүү. одоо ингээд манай ингээд оюутны зөвлөл одоо ч амар болол болсон шүү дээ. 60 50 Идэвхтэй 62 гишүүн байгаа лөө. харин тийм байна. Одоо ингээд энэ олон гишүүдийн одоо дотоод уур амьсгал коллектив байдлыг одоо яаж авч явж ямар хөө гэдэг вэ? Тийм. Зөвлөлийн дотоод уур амьсгал ямар байхаас шалтгаалаад үйл ажиллагааны үр дүн гарах шалтгаалдаг гэж ер нь бол боддог. Тэгээд яг ингээд угаасаа л нэг ингээд юу гэмтэй нэг тэгэж хичээгээд ах шаардлагагүйгээр аюу хөөрхөн дотроо ингээд уур амьсгал нь гоё зөөлхөн бие биетэйгээ дотн байж чаддаг гэж боддог. Тийм л үү? Амар ерөнхийдөө л миний одоос ингээд нэг 3 дахь цэлтэй орсон юм байна. Нүрийн үзлээ харлаа. Тэгэхэд ингээд шинэ гişүүд орж ирэхэд би тэд амар юм өөртөндөө уусгаад авчдсан юм шиг амар санагддээ шүү. Ийм амар сайн vibe нийлдэг гэх юм уу бид нар хоорондоо зүйлэл дотроо. Шинэ гişүүдтэйгээ, хуучин гişүүдтэйгээ амар vibe нийлээл. Тэг ингээд аюу гоё ах ихтүүс болох үедээ ингээд болцсон, найзууд болох нь болцсон. Тэгээд аюу гоё л байдаг та. Тийм нэг юм ингээ ерөөсөө юм фракц гэсэн юм үүсдэггүй. Тийм. Яг ингээ бөөндөл нийлдэг. Тийм. Ер нь бол Айгуу татнадаг. Хинэн ч хинтэйгээ ярихад чөлөөтэй ярих хэмжээний гэж Тийм. тийм. Гэхдээ албан үедээ албан. Албан Бос үедээ албан бос. одоо тэгээ шагал шүлгийн үе болох юм бол тэгэл би бинээс ийм номны файл байна уу, энэний файл байна уу, шүлэгний асуулт байна уу гэж хэлдэг шүү дээ. Ерөнхийдөө нэг гэр бүл гээд байгаа шүү дээ. Одоо нэг миний сонгосон гэр бүл, миний бүтээсэн гэр бүл гэдэг лөө. Айл нь шүү. Тийм айл нь л Бүтээжч яваа, сонгож орж ирсэн, бүтээлцэж яваа. Цаашдаа ч ингээд энэ одоо гэр бүл маань одоо
бүлээ нэмээд л явна. Тийм бид хэдэн хөгшрөөд л явна. Төгсөөд яваа. Тэгээд төгсөөл яваа л өгнө. Гэтэ ингээд төгсөөд явсан ч гэсэн айгүй гоё ингээд төгссөн ах ихнэр маань ийм эргэх холбоотой байдаг нь бас амар гоё санагдав. Одоо өмнөх тэргүүнүүд маань бас амар гоё эргэх холбоотой. Бид хэдтэй бас ингээд заа зөвлөх юмнууд айгүй гоё заа зөвлөж хэлдэг. Таад энэ дээр алдсан байх шүү. Энэ дээр сайн ажилласан байх шүү. Тэ энэ ч айгүй гоё байсан шүү гэд ингээд хэлээд явдаг нь бас амар гоё. Урмын үг болдог юм уу. Тэр үед ч бас тэр хэдийн алтан үе бас байлаа. Тэгэл тэр үеийн би тэд бас ингээд хунаачгүй гээл үзээлээ. Тэгэл тэнгүүд тэр хүмүүсээс багтаал авах мэт юм бол амар бас гоё байдаг. Тэгээд тэр ч утгаараас ингээд доошоо ингээд байгаад үнэртэй тэг ингээд 2-1 курсын дараа жил орж ирэх хүмүүстэй бас ингээд айгүй гоё заад зөвлөөд бас юм даа гэж боддог та ингээд бид сурсан юмнуудаа. Хэдүүлээ чинь 2 тэргүүний нүүр үзчихлээ. Би одоо 3 яриан явуулж байна уу? Яриан яваал байгаа шүү дээ. Өө тийм Би ингээл яриад байгаа. За дахиад эхлээс нь ярьчөө. За no cut шууд яар гэж. 2 тэргүүний нүүр үзсэн шүү дээ, тий? За би 3 дахь нь болоод явж байгаа юу? Сонгоог жалтаад байх би Миний чи юусэн ч. Тийм байна. Ер нь 3 тэргүүн. Чөөр 3. Угаасаа яг нөгөө бид хэд ч гэсэн таад ч гэсэн яг ингээд илсэлтээр байхад яг тэр үед яг бид хэд яг орж ирэхэд яг сонгоог яг буулж исэн үед байсан шүү дээ. Яг болгоомжж исэн үед. Тэгээд тэгэхээр ч бас нэрэл 3 тэргүүн 3 тэргүүний ханаар үзэж байгаа юм шүү. Тэгээ ингээд гişүүн байхаас нь ингээд байгаад байхаар амар гоё нэг юм бэбитэй амар хайртай болчихдөг юм аа. Цаанаасаа ингээд холдож чаддгүй амар хайртай. Тэгээ ингээд өмнөх тэргүүдийнхаа ингээд урмыг тоглохгүй шүү. Тиймэрхүү бодол айгүйх орж ирдэг. Босгосон юм нурааж болохгүй илүү дэше өгсүүлэх хэрэгтэй гэх ч юм уу тий. Одоо жишээлбэл манай өмнөх тэргүүн сосор бурам их ч маань юу лэм их наадмаар нөгөө нэг бионх сургуулийг 1-р байранд оруулах юмсан гэд айгүй их хүсдэг байсан. Гэтэ яг тэрийг ингээд биелүүлчихдэг тэрүүнээсээ буцаан гэдчихсэн баггүй. Тий, сонгогчийн үед чинь 22. тий 2-р байранд орж ирсэн баггүй бионх сургууль чинь. Тэгээд яг нэг ингээд гимавт хоёр чинь зүтгэсэн байгаад их наадмаар бионх сургуулийг 1-р байранд оруулсан юм. Нийт байраараа. Тэгээд тэр үед амар бахархалтай санагдсан надад өөр. Тийм нь амар хичээсэн. Тэр чинь хугацааны хувьд бас амар удаан үргэлжилсэн. Бараг нэг сарын өмнөөс төлөвлөөл тэгэл эрчимтэй хүүхдүүдээ бэлдүүлээл тэгэл энэ чинь нөгөө нэг хамгийн гол нь их наадам дээр бид хүн одоо оюутнуудынхаа бүх ямыг нь хангаж өгөх юм үүрэгтэй байсан учраас ер нь бол чадах чинийгээрээ тусалсан. Тэгээ тэр хэмжээгээрээ бид тэдэд дүр өгөөж өгч одоо 1-р байранд орсон байгаа. Тэр бол үнээр амар бахархмаар зүйл байсан. Нийтдээ чинь 7 алт авлаа. 7 алт 3 хүрэл 2 мөнгө лөө. Тийм ер нь ямар ч тач орсон бүх юмдаа л ер нь бол хийхэд нь байр эзэлсэн, медаль зулгаасан. Тэгээд манай оролцсон хүүхдүүд оюутнууд маань ч гэсэн амар мундаг хүүхдүүд байсан. Тэгээд дараанаас нэлийн ам сайтай байсан. Тийм. Оролцсон хэлтүүд тэнцэн хүүхдүүд маань хүртэл Тийм шүү дээ. тэнцэн хүүхдүүд нь хүртэл мундаг байсан. Зөвхөн гişүүд маань хүртэл аюу их орилж харилж хоолоогоос хүртэл тэмцсэн. Манай зөвлөлийн гişүүд чинь тэгээд бионх сургууль хариалагддаг нь өөрсдөө хүртэл их наадамдаа оролцох хэмжээний сэтгэл гаргасан. Тийм. За ингээд манай оюутны зөвлөл бас ингээд семестр болгон шинэ хэлсэлт зарлж авдаг байгаа. Одоо ингээд элсэж орж ирж байгаа хүмүүс тавигдах шаардлага гэх юм уу? Ер нь яаж элсдэг вэ гэх юм уу? Тэр талаар нэг сайхан хаалаач. За семестр болгонд мэдээж шинэ хэлсэлт авч байгаа. Бидэнд бол угаасаа хүн хүчвэл хэрэгтэй. Ямар ч үед хэрэгтэй. За тавигдах шаардлага гэх юм бол ямар ч гэсэн зөвлөлийг өөрөө хүсээд сонирхоод орж ирж байгаа нь 1-р шалгуур байх хэрэгтэй. Ер нь хамгийн гол нь амаахаа үед байх. Тийм. Яг нь бол амгаахын оюутан Суралцдаг нь үнэн байвал тэгэл. салбар сургууль хамаарахгүйгээр бид хэд хэлсэлт авдаг. Тийм.
Тэгээ бас нэмэлтээ нөгөө нэг хүүхдүүдийнхаа орж иж байгаа хүүхдүүдийг одоо ингээд боож хаалгүйгээр өөр клубт давхар хэрэглэгддэг энэ төр нь хамаагүйгээр бас авдаг. Цаг цаваа зорцуулж чадаад бидэнд үнээр ингээд сэтгэлээ зориулж чадах юм бол ямар ч үед дэмжихэд бэлэн байдаг. Шинэ нэлсэж орч ирээд дараа нь ингээд жинхлэгддэг тий. Жинхлэгдэх гэсэн асуудал бас байгаа. Нөгөө нэг жинхлэгдэхээ нэг семестр одоо нэлттэй авчаад тэгээд нэг том одоо үйл ажиллагааны дараагаас тэгээд тэр хүмүүсийнхээ итэх оролцоог нь харж байгаа дүнлээд тэгээд ер нь бол жинхэлдэг байгаа. Тэгээд тэр хугацаанд хэр бид эдэнтэй уус чадсан хэр их одоо тэр үйл ажиллагаанд сэтгэлээ зориулсан зүйн хагалцаад тэгээд ер нь бол үндсэн гишүүний авдаг байгаа. Ерөөсөө л одоо манай зөвлөлийн шалгуур бол айгүй энгийн баггүй бол ингээд зөвлөө гэсэн сэтгэлтэй тэгээд амьд хүн байхад болно. Амаахан оёотой. Болоо. Тийм л байхад ерөнхийдөө бол манад байж болно. Авир мохоо байж болно. Зөвшөөрөл гэж байгаа юм шиг. Ерөнхийдөө бол тийм хүмүүсийг би тэгээд аавна. Тэгэхээр тэг ингээд хичнээн цаг зав одоо ингээд би тэгээд цаг заваас нь айгүйх авдаг те ингээд айгүйх авдаг. Тэгээд тэр мэрийч ингээд үл тоогоод хамтдаа ингээд байж ахад гоё байдаг. Тэр үйл ажиллагаануудын араас. Тэгээд тэр үйл ажиллагаануудаа гол нь ингээд бидэд одоо ингээд айгүй сэтгэлээр гаргаж одоо хийдэг байхад тэр үйл ажиллагаанууд маань бас ингээд цуг ингээд гоё сэтгэлээр гаргаад хийх тийм л одоо хүмүүсийг авдаг таа. Тэгээ манай зөвлөлт ч угаасаа зөвлөл штэ клуб биш. Ямар нэгэн тийм сургуулийн харьяа байгууллага биш. Тийм учраас зааж байгаа энэсийг хасан шүү, катл шүү. Би клуб биш гэж хэлэх гэж байгаа л тэгээчлээ. Нийгэмлэг. За. Манай зөвлөл чинь клуб нийгэмлэг биш. Тэгэхээр тийм өндөр шалгуур угаасаа тавихгүй. Хамгийн гол нь ингээд үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод зөвлөө гэсэн сэтгэлтэй байхад л болно. Яг гол шалгуур нь л. Ерөнхий оюутнуудын тоглол болж чадна гэсэн. Тийм. Нэмэлтээр ойрхон гэртээ байвал даваа тал болно. Би анаа судлаач бол даваа тал нь болно гэдэг шиг. Даваа тал нэг өөрт ч л хэрэгтэй тий. Тэгээ ер нь бол тийм ер нь айхан байвал оройтсон ч ер нь асуудалгүй харнаа л гэсэн. Тэгэхгүй бол бас жоохон хэцүү гэж. Гэтэ яг уу яг даваа талсаад байх чинь байхгүй л та хоол гэртээс нь хамаагүй таалагдах юм бол аваа гэж үгүй амир муухай. Үнэхээр тэгэл дотн болоод юу ач юм бол заримдаа тэгэл өгөл өгдөг өстэй. Гэтэ угаасаа яг ингээд нэг юм орж ирсэн ер нь ингээд манайхыг гээд хандж байгаа хүмүүсийг баг хүн болгоны авдаг штэ манайх гэдэг. Ер нь бол тийм штэ. Yool дотоод зүрхэндээ айгүй гоё өрөвчөн хүмүүс юм байна дөө. Тэгэл яг шигшигдэл яг гах хэсэг нь тэр одоо орж ирсэн хүнээсээ шалтгаалдаг. Тийм. Би тэднийх амар яг ярианаас сонсоход нэг юм жаж хийдэг юм шиг сонсогдохгүй жаж хийдэг ч юм шиг тийм яг тэгж байгаа шиг сонсогдлоо сая гэдэг таад яриасан. Тэгэнгүүт яг үнэндээ яг цагаад болохоор хүмүүс зүгээр яг өөрөө шигшигдээд үлддэг. Гэх юм уу? Яг ингээд одоо ингээд манай оюутнууд маань орж ирсэн оюутнууд маань хичээл ингээд юм байгаа. Тэгээ ийм шалтгааны улмаас ингээд гарч байгаа юм л бид нар ч ойлгоо штэ тий. Тэр хүн чинь ялгаагүй л амаахын оюутан. Тэгээ хичээл нөхөө дөөсөн мэт цаа. Тэрийг ойлгодог. Тийм болохоор ингээд классаа зүгээр гоё юу хэрэгтэй. Ман Уг нь олж ирдгүй. Тэгээ ингээд угаасаа итгэвтэйсэн гişүүд нь хаяад угаас тэгэл итгэхгүй болол заримдаа алга болчдөг шүү дээ. Үнэхээр итгэхгүй байна гэд очоод нэг юм ярилцаад ямар байна гэдэг юм үнэхээр зөвлөө гэсэн сэтгэлтэй болохоор угаасаа харч чаддаггүй шүү дээ. За чи үнэхээр ингээд асуудлыг шийдчихээ. Тэр бол зүй хүлээж чаднаа гэж юм тийм. Тэр нэлийн уян хатан л байдаг та. Хосоо ярилцаа юм да гэж үү. Нэгээ хүлээж яа. Тийм хүлээж яа. Яасан ч хүлээж юм. Завтай болохоор аваач. Эргээд харуул бит ягаа шүү. Бага шүү ч амар маягтай гэдэг шүү. Тэгээ нөгөө нэг ар гэр ч юм уу ажил амьдралын асуудлаас болоод гарсан хүмүүс маань буцаад ороод ирдэг. Үнэхээр та хэдийгээ саналаа. Та нар бол амьдрч чадахгүй. Тэгж орж ирсэн хүмүүс ч байдаг.
Ер нь Яна бол бидний хаалга үүд хаалга маань Always үргэлж нээлттэй байгаа. Always open. I'm gonna leave the door open. Ерөөсөө Тэг. Эсрэг давах хугацаандаа бол бүгэлчгүй юм бол тэгэл. ер нь Гэтэн бүтлээ. Гоё зураг оруулаад. ер нь бол бас тэгээд Тэгээд одоо 2 дугаар семестрийн эхэнд шинэ хэлсэлт авах байгаа. Тэгээд 2 сар 2 дугаар сард 2 сарын сүүлээр ч юм уу 2 сарын дундуур л юм байна л да. Дундуур л хэлтэй зарлах баг. Семестр эхлээд 2-7 хоног. Тийм. Хаа. тэгэхээр чи семестр 2 сарын 10-нд эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр 2 сарын 24-нд. Тийм л юм. тэгээд цагаан сар болох шүү дээ. Тэгэл цагаан сар бол Шивээс байгаа шинэ гişүүд тэгээ золгоод эхлэх юм байна. Ах дээр их золгоцсон шүү. одоо манай асан дээгүүр юм байна гэж. Би тийц ч мөнгө өгцөөлөхөөр л. Харин тийм арга гихч гэдэг юм аа ши. Сараараа дүүстэй. Арин дөөлө сараараа юм уу те. Ийм жоох юм байгаа юм. Өөр нь жоох юм аа. Тэ төрүүлээд итгэж гарчих юм уу? Тэгснэ энэ хүн ч одоо сараар ах шүү. Тэснээ нэг дүүг. Тэгснэ л дүү очиод байгаа гэж. Тэг Би бас орж ирсэн. Ер нь бол уурын сул маань амар гоё болохоор тэгээд хүмүүс маань ер нь л амар их байх юм тийм жоохон чангаадаг юм нэ хөвгөлтэй бид та. Бид айгу рекламны юм яа. гой хүмүүс амар мах өөртөө магтана гэдэг. За тэгээд орж ирээл мэддэг үлдсэний орж ирээл Ер нь бол өрөөгөр зочлохдоо илэгний юмтэй ирсэн. Ер нь бол бас тийм шүү. За. Одоо тэгээд Өнөөдрийн маань ингээ подкаст Өнөөдөр өндөрлөг рүү орчлоо. Тэгээд Вэжи. Одоо ингээд бидний одоо сүүлийн хэлмэг байна. Тэгэхээр тэр юу вэ гэхээр where is Mika? Басаазыг нэг үгээр илэрхийл. наад чи яг ярилцсан дээр надаас асуусан шүү дээ. Холбоо гэж хэлсэн шүү дээ. юу яах вэ? Урд толоо зэрэг хэлж үү. За. 3 3 2 1 Гэр бүл. Даад надад гоо тавь. Баяртай.